За маш их баярлалаа үзэгчдээ. Соёл эдийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Тэгэд өнөөдрийн дугаарт энэ сайхан төгөлдөр хуур хөгжмөөр гончиг сумлаа гэсний бас энэ сайхан бодол хэмээх аялгыг маш сайхан тоглож өгсөн оюун эрдэнэтэй маш их баярлалаа. Бодол бүтээлээр бид нэвтрүүлгээ эхэлсэн учиртай тийм ээ. Өв бүтээлийг нэр төгжмийн зохиолч гончиг сумлаа хуучнаар зөвлөлт холбоотой улсуудаа суралцж байхдаа охиндоо зориулан бичиж байсан гэдгээ. Тийм ч учраас түүний хамгийн анхныхын бүтээлээр бид хөтөлбөрөө эхлүүлж байгаамаа. Ингээд гончиг сумлаагаа уран бүтээл түүний амьдралын зам мөрийн талаар ярих юм бол мэдээж бидний нэвтрүүлгийн хугацаа бол хүрэлцэхгүй. Тийм учраас түүний бас онцлог үйл явдлууд уран бүтээлүүдийн талаар товч болон үзэгч түмэндээ хүрэхээр бид студидтэй дараах зочдод урьсан байна. Ардын жүжигчин, удирдаач Жинбат өгшийг бас урьсан байгаа. Соёлын гавьяа зүтгэлтэн хүндэт профессор Буян шиг за мөн хөгжмийн зохиолч дэд профессор Алтан Гэрэл нар ирсэн байна. Та бүхэндээ өчигмийн төргийн урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд өнөөдөр бас бид энэ сайхан хаан хөгжим гэдэг энэ сайхан төгөлдөр хуур дээр энэ бодол хэмээх сайхан аяг өнөөдөр бас их шиглүүллээ. Тэгэхээр гончиг сумлаагаан одоо хамгийн ихэнд бичсэн хөгжим бол энэ бодол гэж сая аяж байлаа. Энэ бол энгийн 3 анги хэлбэрт бичигдсэн юм аяж шүү дээ. Гэхдээ энэ дотор бол их олон сайхан хөгжмийн одоо нарийн шитгээнүүдийг хийж өгсөн. Энэ одоо анхны бол одоо гончиг сумлаагаан туршилт. Тэгээд энэ бол гончиг сумлаагаан уран бүтээлийн бол эхлэл яг мэргэжлийн бүтээл талаас эхэлнэ гэж үздэг юм. Сайхан бүтээл байгаа. Монголын хамгийн анхны мэрэгжлийн хөгжмийн зохиолч хүн шүү дээ. Одоо тодорхойлж хэлбэл олон анхдагч зүйлийг бол энэ хүн бүтээсэн. Зөвлөлт холбоотой улсад суралцж ирээд одоогийн Монгол Улсын консерваторийн бол тухайн үедээ уран сайхны удирдагчаар нь ажиллаж байсан хүн шүү дээ. Гончиг сумлаа уран сайхны удирдагч байхад үед бол одоо сурч исэн хүн манай сонгоод хөгжмийн хэрэглээ 57 онд мандагч сонгоод хөгжмийн эсрэг авсан шүү дээ. Ярих зүгээр хоёр хүнийхээ зүгээс сайхан ил тод задгаа яриатай чөлөөтэй их энгийн их тийм сайхан санаанд бууж идэх хамгийн түрүү чанга ярьсан инээд алдсан. Зүгээр уран бүтээлчийн хувьд бол үнэхээр Монголын орчин цагийн хөгжмийн одоо яхахгүй ноён оргилуудын нэг. Ер нь яг би бол өшөө сургуульд орохоос өмнө гончиг сумлаагааг сайн мэднэ л дээ. Юу гэвэл бид чинь нэг байранд байсан. Тэр үед одоо Ухаантны ягаан гэдэг 2 дугаар сургууль одоо хүмүүнлэгийн сургуулийн суурин дээр чинь 2 давхар нэг жижигхэн цагаан байр байсан. Тэр байранд гончиг сумлаагаах дээд давхарт оюун бах бас хажууд манай хажууд тэгээд долгорж явах тэр үеийн л одоо хайдгаа бүх л одоо урлагийн одоо манай алтан үеийнхэн тэнд байсан л да. Гончиг сумлаагаахаар би ингээ ороход үргэл тамхиа ингээд татцсан гэсэн нэх гой хайрцаг нуттай. Тэгээд тэрийг надад цуглуулж өгнө. Золотой Руно Три Богатырь, Ленинград гэл дандаа нэг гоё ийм том гоё хайрцагт тамхитаад нь. Би тэрийн нөгөө зурганд нь болоод тийм юм уу те нөгөө хайрцгийн цуглуулдаг, гэртээ цуглуулдаг гэсэн. Бидний нэг ах トゥ нар шиг л ингэж харьцдаг тийм үе байж л те, тийм сайхан үе байсан те. Тэгсэн чинь аав маань намайг хөгжим бүжигт оруулж байгаа юм л да, хөгжим бүжгийн сургуульд. Тэгээд ороход бол манай уран сайхны удирдагчаар гончиг сумлаагаа ирсэн байсан. Нөгөө дандаа тамхины хайрцгийн цуглуулдаг хүн маань манай сургуулийн маань одоо уран сайхны удирдагч захирал гэсэн үг шүү дээ, уран сайхан те ирсэн байсан. Тэгээд ер нь бол үнэхээр одоо гончиг сумлаагаа нөгөө хөгжим зохиолчдынхаа нэг хурал дээр бүр хэлсэн байдаг байхгүй. Одоо Монгол улсад консерватор байгуулах цаг болсон гэж. Энийг анх удаага гончиг сумлаагаа бол энийг хэлж ирсэн. Тэгэхээр энэ хүн бодвол одоо энэ сонгодог урлаг энэ урлагт мэрэгчлэлтэнгүүд маш хэрэгтэй гэдгийг тэр үеэс ингэж одоо мэдэж тэр үеэс одоо энийг ойлгож энэ тэрний төлөө зүтгэж исэн хүн байхгүй. Тэгэхээр тэгээд ч одоо энэ сургууль маань гончиг сумлаагийн нэрмжил байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд уран сайхны удирдагч байжгаад Монголын араажигийн хөгжмийн редакцийн бас зөвлөх хариуцлагыг ажиллажсэн тийм. Тэнд байх үедээ Монголын араажч нь одоо дандаа бэлэн дуулж эндэтгийн бичлэг авдаг байсан бол 50 хэд онд Бадараагаа Москвад явж 1 жилийн курс хийж ирээд анх бичлэг хийж гисэн. Ингээд араажгийн фондыг бол бас их сагсаасан хүмүүс гончиг сумлаагаа. Их олон юмны анхдагч гэж би хэлмээр байдаг. 1939 онд нотоор сурах бичгийг хамгийн анх удаа гаргасан. Ер нь бол үер тэнгийн алдартнуудаас хамгийн түрүүнд Чайковский Бетховеныг сонсчихсон. Эрхүүд сурч байхдаа эрхүүгийн араажгийн Орос садын Домра найрал хөгжимчин хийж байсан. Тэгээд өөрөө цирк хөгжимчин байсан. Ер нь бол гончиг сумлаагаа сэтгэхүй зөвхөн хөгжимчин төдөө маш олон зүйл дээр ажиллаж байсан. Өөрөө одоо тэр цирк хөгжимчин байсан. Надад зураг нь байгаа. Одоо
баян тоглож байгаа гончигсомлоо баян тоглоод тий хажууд нь одоо миний аавын яг дээдлийнх нь их чинь гээд анхны гитар чинь жирмэд гээд тэр хоёрын зураг нь байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол ингээд юм бүх урлагийн салбарт гончигсомлоогоос ингэж оролцож байсан учраас ямар урлагт юу хэрэгтэй гэдгийг айгуу сайн мэдчихсэн. Тэгээд энэ хүн бол хамгийн анх төгөлдөр найр төгжим зориулсан концертыг хийлээ. Тэгээд маш олон аялзуудыг зохиосон одоо үндсэндээ бол 200 төгөлдөр хор зориулсан 200 гаруй бүтээлийг тойруулсан юм байна. Ер нь төгөлдөр хороор бүх юмыг тоглож шилэг чигшүүлж болно, хүний орлогоор дуулуулж болно. Тэр баялаг хөгжмийг бол гончигсомлоогоо анх одоо Берлин Печникова 30-аад оны үед Монголын ард түмэнд таниулсан бол гончигсомлоогоо энэ дээр зохиол өчч бүр Монгол түмэндээ түгээсэн. Гончигсомлоогоо мөрд орж, за дамдан сүрэн лаад орж гэдэг тийм ээ. Эдгээр эрхмүүд зөвлөлт холбоотой улсуудад суралцаж ирээд одоогийн Дөөрөвжгийн Эрдмийн театрт ажиллаж эхэлсэн тэр цаг үеэс хойш яг энэ симфони оркестр улам илүү хүрээгээ тэлж, дээрээс нь хөгжимчдийн маань тэр хөгжимдөх ур чадвар илүү их сайжирсан гэж бас үздэг юм байлээ. Одоо хөгжмийн бүхэл төрөл хэлбэрээр гончигсомлоогоор зохиол бичсэн. Дөөр, балет, симфон, за тэгээд гоцлол цөөхөл хөгжмийн бүтээлүүд. Гэх зэрэгээр бол олон сайхан бүтээлүүдийг хийсэн. Олон сайхан зөвхөн хөгжмийн зохиолч гэдэг хүний тухай ярихад бол маш их зүйлийг ярьж болно. Тэгээд дээрэс нь энэ хүн бол тухайн үед бол одоо Монголын нийгэм цаг үе бол өөр байлаа. Яг мэрэгжлийн боловсон хүчин дөнгөж бэлтгэгдэж ирсэн үе. Тэгэхээр бол яг одоо гончигсомлоогоо төгсөөл ирсэн хон бол зөвхөн хөгжим зохиох биш. Олон талын үүрэг хариуцлагыг бол гончигсомлоогоод одоо нам төр одоо хариуцуулж ирсэн. Тэрний нэг одоо жишээг л хэллэхэд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо гэж одоо маш том байгууллагыг 1957 онд одоо хуучнаар бол бүгд найрамд Монголд улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1957 онд байгуулж ирсэн энэ байгууллагыг л дараагаар нь 26 жил гончигсомлоогоо ажилласан. Гончигсомлоогоо шиг ингэж одоо удаан хугацаанд тийм ээ гэж ер нь хөгжмийн зохиолчтой холбооны дарга хийжсэн түүх байхгүй бах тийм ээ. Гончигсомлоогоо 26 жил тэгээд одоо 1983 оноос Жандсан ороогаа 1990 он хүртэл 7 жил удирдсан байдаг. Тэгэл бэлэг жаргалгаа гэж цаашаа ингээд явсан байдаг л да. Таны хувьд бас яг хөгжмийн зохиолчтой холбооны дараагаар ажиллаж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь хүмүүс бас манай монголчууд ирдэг шүү дээ. Агуу хүний араас залгамжинд болоод ингээд явна гэдэг бол өөрөө маш том хариуцлага байдаг. Тэгэхээр тухайн үедээ ямар зүйлийг хамгийн их одоо чамд хатуу сахиж гэдэг юм уу ажиллаж исэн бэ? Би 2015 онд Монголын хөгжмийн зохиолчтой холбооны дараагаар сонгогдож ажилласан. Тэгэхээр энэ бол бас гончигсомлоогоо яг 100 жилийн ойдоор таарсан шүү дээ. 1990 оноос өмнөх нийгэм тэр нийгмийн одоо байгууллал ямар байсан. 90 оноос хойш бидний чөлөөт зах зээл тийм арчлал ингээд нийгмийн одоо онцлог ялгаатай байдлаас болоод тэр бодлогын ерөнхий барьж байгаа чиг хандлага бол алдагдсан. Алдагдсан уу бол алдагдсан. Тэрийг бол аль болохоор бол уран бүтээл тал дээрээ илүү түлхүү хадгалж явахыг л уран бүтээлчтэй зохиж байгаа юм тийм ээ. Жишээлбэл одоо зах зээлийн одоо нийгэм шилжлээгээ дандаа дуу хүчээд ээж болохгүй шүү дээ. Бид нар мөнгө олж ийн гэдэл дандаа жижиг хэлбэрийн аяз хүчээд ээж болохгүй шүү дээ. Мөнгө олохгүй ч гэсэн дөөр, балет, симфон бичих ёстой. Манай залуу үеийн хөгжмийн зохиолчид бас энэ хөгжмийн том төрлийн хэлбэрүүд рүү орох ёстой. Энэ бол гарцаагүй гончигсомлоогоогоос суурийн тавиал явсан энэ хөгжмийн бүхэл төрлөөр бичсэн. Энийг л одоо чиг баримжаагаа болгож өөрөө уран бүтээлээрээ бас үлгэрлэж бас манай үеийн залуучууд бас олон сайхан бүтээлүүд бичиж байгаа. Тэгэхээр бол ер нь гончигсомлоогоо бас үүсгэн байгуулад олон жил удирдсан энэ байгууллага бол бас чиг хандлага үнэндээ бол яг Монголынхоо мэргэжлийн суурь хөгжмийг бол аваа явж байгаа л гэж бодож байгаа. Хөгжмийн холбоог байгуулснараа алтан гэлээ. Манай хөгжмийн урлагууд дэлхийд дахинд хатуул онцгой байв тийм ээ. Гончигсомлоогоо өөрөө тэр энциклопеди дотор өөрийнх нь нэр байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд гадны хөгжмийн холбооны байгууллагатай холбогдож бүтээлээ харилцсан солилцох тийм ажлуудыг хийсэн. Энэ хөгжмийн холбоо байгуулсан мэргэжтэй боловсон хүчин бэлтгэгдсэн боловсон хүчин өндөр боловсон хүчин бэлтгэсний хүчээр шилжих сайн бүтээлүүд төрсөн гэл ингээд бүгд уялдаатай. Энэ байгууллага бол үнэхээр бол тухайн үед соёлын яамтай энэ зэрэг цөхөж том бие даасан юм том байгууллага байсан. Дарга нь бол сайдын цалин авдаг, хар машин ундаг, шууд төв хороотой харилцдаг. Тэгэхээр ард түмнийг соён гээгээрүүлэх
хөгжмийн мэрэгжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд жишээлбэл хөгжмийн зохиолчдын нэгэн үеийг бэлтгэж өглөө, хөгжмийн судлаачдыг бэлтгэж өглөө. Тэгэхээр одоо өнөөдөр одоо Шарав багш байдаг юм уу? Өнөөдрийн одоо Монголын хөгжмийн одоо хөгжмийн урлагийг нуруундаа өөрч авч явсан нэрштэй уран бүтээлчдийг бол бэлтгэсэн хүн бол гончгсомлоо байхгүй юу? Пүрвд орж явах бол хамгийн анхны шавь нь урлагийн гавьяас одоо бид сахал бүжээ гэж одоо рок pop Пүрвд орж. Тэгээд одоо хамгийн сүүлийнх нь шавь нь гэхээр сансар гэрэлтэх хахыг хэлдэг штеп. Сансар гэрэлтэх хах нэг 88 9 онд бол гончгсомлоогоо дээр яваад хөгжмийн бүтээлүүдэд үзүүлээд зөвлөгөө аваад тэгээд сурж явж байгаа дараа нь Москвагийн консерваторид явж төгсөж ирсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө бодлогын хувьд бол гончгсомлоогоо бол маш алсыг харж исэн байгаа байхгүй юу. Гончгсомлоогоо шиг яг төгөлдөр хуурд хандаж олон зохиол бичсэн хөгжмийн зохиолчд ирнэ цөөхөн. Хүүхдийнх нь жижиг аязаас ахууллаа. Дараа нь ардын дууных нь найруулгуудыг тоглоо. Тэгээд бүрээд бүжгүүдийг тоглоо. Тэгээд прелюдийг тоглоо гэдэг. Тэгээд концерт тоглоо. Тэгэхээр энэ бүх зөвхөн төгөлдөр хуурын урлаг гэхэд тэр дотроо энэ шатлалуудыг бүгдийг нарийн харж ухаарч ойлгож бичиж ирсэн байна. Унгарын нэр төгжмийн зохиолч Барток, одоо Бело Бартокийн номыг бол ширээнийхээ ном болгодог байсан гэж байгаа. Эндээс бид нар зурлах хэрэгтэй хөгжмийн зохиолчд гэж ярьдаг байсан байна. Тэгэхээр тэр Барток буюу тэр Унгарт ч гэсэн мөн пентатоник их шиг лаад дуунууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо хөгжмийн зохиолчд гармон дөрслийг яаж одоо хэрэгжилж чинь тэндээс бид нар бас суралцах юм их байна гэж ингэж шавнартай ингэж ярьж зөвлөдөг байсан. Суралцаад Монголд нутагшуулсан. Тэгээ одоо тэр прелюдийн эднэр гэхэд чинь бол их тийм содон өвөрмөц гармон дөрсөлтэй. Манайхан ч надад 34 он 5 онд зохиогдсон нөгөө задгаасхан хүмүүн төлөвтөнд бүжгэлдэг байсан шүү дээ. Гэтэл 1942 онд тэрх дайны хүнд жилүүдэд бид одоо зөвлөлтийн хав чадлаараа тусалж исэн Октябрь хөсгөлийн 25 жилийн явуулж исэн энэ үед яруу найрагч хөгжмийн зохиолчдын дунд зохиолын дууны уралдаан зарлахад гончгсомлоогоо алдарт бүхэн бастын чамаагүй гэдэг дуу бол нэгдүгээр байр эзэлж исэн. Энэ үед анх дуусан дуучид манай хайд угайтай. Эмэгтэй хүний дуу эрэгтэй хүн дуулаа гэж ярьж ирсэн гэж ярьдаг. Тэгэхдээ энэ бол юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр 19-р зууны үед Европын дахинд маш их төвөнд дэлгэрчсэн одоо вальс хэмнэлийг бол энд оруулж ирсэн. Нөгөө хүмүүн төрлөсөн задгаас ханаас вальс одоо анхдагч орж ирлээ шүү дээ, тийм. Энээс хойш хайрын дуу, Улаанбаатарын тухай дуу, тэгээд сүл модны наадам гэх гайхамшигтай сайхан вальсууд бол гончгсомлоогоо бүтээлд орж ирсэн. За шинэ жил болоод гингүүл нэг ра гэдэг нэг гомсонгой нэг чанга ингээл сайн байсхаа угаад нэг мундаг тэгэл ингээл одоо бол тэр хүүхдийн тэр үед байсан юу санаанд ордог. Одоо ч гэсэн сүүлийн үед одоо ямар шинэ жил болсон гончгсомлоогоо энэ шинэ жилийн энэ вальсууд Сүл модны наадам тийм ээ. Сүл модны наадам гэдэг энэ бол тоглогдож л байдаг тийм. Бүтээлүүдэд байнга эргэж харна. Редакц хийн. Редакц гэдэг маань эргээд дахиж шинэ хувилбараар гаргаж ирж байгаа л одоо зөв шүү дээ тий. Тэр шинэ ядмагийн айрыг чинь дээшээ сойл гардаг гэсэн бол дахиад редакц их тэр дээшээ сэбэмэл гаргах жишээтэй. Дуулаачийн ур чадвар нэмэгдэхлээс зохиолдоо бас тийм шинжилэл хийгээд явсан нэг тийм л их л бодлого. Түрүүн хэлсэн Чамба хүн байсан гэдэг шиг одоо тэн дээр бас их нарийн ажиллаж байгаа юм л та. Тий их Нямба. Тэгээ одоо жишээлбэл Шарав гэдэг миний багш ихэд л одоо бас багшийнхаа тэр чанарыг өвлж авсан. Чингис хаан дуурай редакц хийгээл тийм ээ 10 жилийн дараа дахиад тэр дуурай засварлах барих. Тэгэхээр энэ бол энэ уламжил чанар бол ер нь гончгсомлоогоогоос ихтэл тэр одоо шавнартай захиж сургасан тэр эрдэм ном л бол ингээ өргөжлөд явж байна л гэж харж байгаа. Тэгэхээр тэр үед тухайн үедээ бол гончгсомлоогоо одоо ган хоёг бүжгэн зүжгийг битсэн шүү дээ одоо тийм. Тэгэхээр тэр бол бас тухайн үедээ гэж бодхолоор үнэхээр тэр хүнээс маш их одоо юу гэдэг
продюсерийн зан чанар байна, хөгжмийн зохиолчийн зан чанар байна. За дээрэс найруулагчийн зан чанар байна гэдэг ч юм уу те. Маш олон зүйлүүдийг тэр хүн өөрөө зохицлоож иж тэр сайхан бүтээлийг бас гаргасан байна. Ганчиг Сумлагийн хошуу наадам бүжгийн жүжиг үндэсний бүжгийн урлагийн хөгжил цэцэглэлтэнд их хувь нэмэр болсон юм. Бүжгийн жүжигийн хөгжим Ганчиг Сумлагийн санаагаа тууштай нийт гаргах Баатрийн дотоод сэтгэлийн мөчид тутмын олон хувилбарыг илэрхийлэх, гадаад төрхийг дүрслэх, тэр бүгдийн бүжиглэл зориулах, найрал хөгжмийн зохисгорыг төгс ашиглах чадал арга ухаан тод томрон тусгагдсан байна. Ган хоёр балетыг бичих юм бол 54 онд Жамин багшийн зохиосон манай нэг гэж чуулга байдаг. Энийг бол балетийн бүжгийн чуулга, энийг бол одоо манай балетийн суур гэж ярьдаг л да. Гэхдээ энэ дулуур чуулга ард хэмжээ. Ганчиг Сумлаг яг сонгодог балетыг бичсэн. Ган хоёрыг бүжгийн жүжигээ удирдсан байдгийм байлаа. Яг гэвэл тэр юунд нь дээр үед удирдсан удирдаачдын аавын маань юун дээр бичээстэй байгаа байхгүй. Хамгийн анх Ган хоёрыг одоо Ганчиг Сумлагаа удирдсан. Тэгээд дараад нь одоо аав удирдсан байдгийг, Санжимат удирдсан байдгийг, Жамсарнжи удирдсан байдгийг ингээд тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр үед өөрөө Москвад тэр дайны үед сурж байхдаа зөвхөн хөгжмийн зохиолчор биш. Бас удирдаачаар сурж исэн байна. Тэгэхээр анхны мэрэгжлийн удирдаач болохоор би Ганчиг Сумлаг гэж дандаа боддог шүү дээ. Ер нь бол тийм. Аав маань 51 онд ардын 2 дугаа зохиогоод тэгээд дөөрийн театрт одоо тэр үеийн одоо хөгжим драмын театрт тоглосон байдгийг. Тэгэхээр тэр үед л одоо удирдаач Ганчиг Сумлаг байсан юм шиг байна. Энийн нэг жишээ нь гэвэл одоо 56 он билүү 57 он билүү нөгөө манай аялалгүй кинон дээр тэр хоёр тоглож байгаа. Тэгээд пянцэн одоо байгаа надад бас. Тэгэхээр энэ бол маш их сонин түүх байхгүй. Үнэхээр Цөөхөл хөгжмийн бас бүтээлийг хамгийн анх бичиж байсан шүү дээ. Тэгэхээр одоо ориглон гурвал гэж бас нэг бүтээл байна тийм ээ. Их өндөр одоо зэрэглэлийн хөгжмөлтэй ер нь бол тэн дотор трио ер нь ямар байх системтэй, ямар хэлбэрээр бичигдэх систем тэр бүхэн энэ дотор орцсон байгаа. Тэгээд бас л одоо түрүүн багш нарын ярьдгаар үнэхээр одоо нэг санаандгүй бичсэн юм гэж байхгүй. Заавал нэг тодорхой нэгэн одоо юу гэдгийг нэг бодол төрж тэрийг ингэж бичсэн байдгийг. Тэгээд би триог энэ одоо үеийн хөгжимчд энэ хөгжмийг тоглосон. Бид ч гэсэн одоо маш олон удаа тоглож байсан. Энийг бол зөвхөн одоо Монголд биш гадаадд хүртэл зөндөө олон удаа тоглосон энэ зохиол юм. Тэгээд ганцхан одоо хийл хөгжим тэр төгөлдөр хуур энэ трио юм уу гэхлээр үгүй. Бас ардын хөгжмийн гурвал байдаг шүү дээ. Бас шанз, хуучир, төгөлдөр хууранд зориулсан бас трио нь байж байна. Зогон дөөний хувьд бас нэлээ их олон хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг
тий дуунуудын хувьд бол одоо чамааг үдий 42 онд тийм ээ. Тэгэл 50-аад оны одоо өргөн хангаа нутаг байж гэн, Динжийн ногоо байж гэн, ээжтэй байна. Одоо киноны униар татсан уулсын дээгүүр ч гэдэг юм уу 60-аад оны их үеийн жаргах зүрхэмжүүд ингээд Монголын хөгжмийн урлагтад нийтдээ 60 гаруй дуу армаасыг зохиосон. Тэгэхдээ энэ дуунууд нь бол хөгжмийн одоо дуулаачийн ур чадварыг шалгадаг, дуулаачийг хөгжүүлдэг тийм бүтээл. Ер нь бол сайн бүтээл байж сайн уран бүтээлч төрнө. Сайн уран бүтээлч байж тэрэн зориулсан сайн бүтээл төрдөг. Энийг бол их харсан тийм хүн л гэж. Дэнжи ногоо гэдэг чинь одоо дэргэдмийн юм шиг санагдана. Дэндүү хайртай тэр юм аа гэдэг бол чимэд дугаа дэргэдээ зориул зохиосон дуугээд ингээд хин нэгэн зориулсан ямар нэг юмнаас үүдгч гарсан. Тийм л ер нь бүтээл болгонд нэг түүхтэй, намтартай, нэг сэтгэлгээний онцгойтой байдаг л да. Ингээд Адуур үржигийн Эрдмийн театрын гоцлол дуучин гавьяа жүжигчин Эрдэнэ туяа Динжи ногоо гэх сайхан уран бүтээлийг хүрэхэд бэлэн болжээ. Уран бүтээл болгон өөрийн гэсэн бүтсэн түүхтэй тийм ээ. Яг ямар одоо түүхээр, ямар сэтгэлээр тэр хүн одоо бас өөрөөсөө ингэ бүтээж тойруулж гаргасан бэ гэдгийг бол бид яг өөрийнх нь дотор орсон юм шиг бол мэдэх боломжгүй. Гэхдээ бас таны судалснаар хамгийн урт хугацаанд бүтсэн байдаг юм уу? Тийм бүтээл гэвэл ямар бүтээл вэ? Гончиг сумлагын дурсамжинд ч байдаг. Зангад хөшийн дурсамжинд ч байдаг. Нөгөө гончиг сумлаг аялгаа хийгээд тэгээд Бадарууганы шүлэг бичээд гадаа тоглож исэн Бадарууганаар бороотой өдөр явуулсан гэж энийг гончиг сумлаад авчиадаг. Тэгээд нөгөөх нь өвөртлөөд цамцан дотор гэл нөгөө ардын элчийн ямар юу лээ хин дайруулдаг хин хиний манай мөрөгдөж магадгүй их хошин шүд манай Бадарууган чинь тэгээд аваачаад гончиг сумлагоо дээр өгчсөн тэгсэн чинь гончиг сумлагоо чи Бадаргийн хүүхд юм яасан алтар юм гэж хэлээ. Тэгээд нөгөө юуг үгийг аваад тэгээд аялгын дотор нэг үе мөр дутаад тахлын зэг хэтара гэдэг үгийг урд нэмж оруулсан тэгээд тийм гоё дурсамжууд байдгийн энэмчлэгээр зохиол болгон бас нэг өөрийн гэсэн түүхтэй өөрийн гэсэн дурсамжтай байдаг л да. Тэгээд энийг л 63 онд хөгжим мужийн зүүн сургуулийн багш байхдаа
одоо Хөдөлмөрийн Баатар ардын жүч манай Эрхэм сайхан зангад багш маань дуулж илаа. Тэгээд тэрнээс ч одоо 60 гаруй жил өнөөдөр ч гэсэн дуулагдаад манай залуучууд ч гэсэн дуулсаар л явна шүү дээ, тийм ээ. Зангадгаа өөрийн шав болох гом бочирт бас дуулах эрхийг ингээд шийдүүлж өгсөн тийм ээ. Нутгийн гом бочиртууд бол аль биесээр өвлүүлжээс одоо Алтан намрыг бол амар жаргалд өгч шийтэйгээр ингээд дуучид маань хойч үедээ ингээд бэлтгэж өгч шүү дээ, тийм ээ. Тэгээд гом бочирыг дуулж байгаарэ гэж зангад өгч. Энэ яахрахгүй л анх удаа зангад өгч авсан. Зангад өгчийн 40 жил дуусан гом бочир өнөөдөр дуулж байгаа. татсан сардаг баняхо хүний нутгийн хангаюудахо хүсдэн татсан амраг терминэхо хүрэн зүрхний Гончиг сумлагд 41 анхдагчийг би бас хэлмээр байгаа. 1925 онд хойчиг залуучууд хүүхдүүдийн одоо пионерийн байгууллага байгуулагдаад насагдорж одоо дараагаар нь боллоо шүү дээ. Тэгээд дуу хэрэгтэй байна гэдээ өөрөө үгийн зохиогоо тэр юуны төв хорооны мэддсэн жанжны хөлбөмбөгийн эрхлэгч Чимэц Цэрэн гэдэг хүнээр аялгаа хийлгсэн гэж одоо манай намдаггүй шинэ Монголын шинэ театр гэдэг дурсамжийн 166 дугаар нүүрэн дээр байдгийг. Тэгэхээр энэ хөгжмийн зохиолчийн зөвлөг. Энэс хойш хүүхдийн дуу гарахгүй байсан 40-од оны үед Гончиг сумлагын тэгвэл хоёлаа ногоон зүлэг байна гэдэг. Тий. Хурагчин тий ногоон сууд байх шиг гээд. Ингээд хүүхдийн дууны анхдагч юм а гэж бас Гончиг сумлагыг хэлнэ гэдэг. Гончиг сумлагийн хөгжим Санж Мятмын үг. Тэгвэл хоёулаа. Мэдээлэл радио телевизийн улсын хороонд дэрэгдэх хүүхдийн улаан бүч шуулга. Сумлагын бүтээл дотор бол ардын дууг маш их ашигладаг. Маш зөв ардын дуу тийм ээ. Ер нь ардын дуу их ордог. Ялангуяа тэгэхэд бурят дуунууд бол Гончиг сумлагын бүтээл дотор их байдаг шүү дээ. 1984 онд улс тунхсны 60 жилийн ягаар 60 гэдэг удирдлагаа зохиосон гэдгийг киноны одоо сэрэлт ардын ил киноны хөгжимтэй Гончиг сумлагын хөгжмийн бүхэл төрлөөр бүтээлээ тойрсон. Түрүүн буян шиг багш хэлж байна. Одоо бурят дуунуудыг их ашиглаж одоо тийм ээ бурят одоо бүжгүүд гэдэг энэ төгөлдөр хорийн бүтээлүүд байдаг. Тэгээд жишээлбэл одоо хөгжмийн хэлээр бол одоо тэгш хэмтэй тийм ээ квадратны тэгш хэмтэй учраас тэр аяалгыг цааш нь өрн дэхний тэр нөгөө технологиор боловсруулж хөгжүүлэхэд бол илүү хялбар энгийн байж Төөсөө төлөвлөгийн болц шүү дээ. Хамтаа Монгол Улсын консерваторийн төгөлдөр хорийн техникийн эрхлэгч төгөлдөр хорч оюун эрдэнэ маань бид бүхэнд мөн одоо бурайд бүжиг гэх сайхан уран бүтээлийг хүргэхэд бэлэн болжээ.
гончиг сумлага бол ярьдаг да сайхан хөгжимчин, сайхан одоо удирдагч байснаас гадна энэ Монголын олон зууны түүхтэй уламжлалт хөгжмийг өрнөдийн тэр 100 жилиг дамжиж ирсэн сонгод хөгжмөнтэй зэрэгцүүлэхэд бол гончиг сумлага хийсэн үйл ажиллагаа бол маш их 5 симфонитой. Симфони 1 2 3-ын тухайлбал ингээ харахад одоо 10 жилийн зайтай ерөнхийдөө. Тийм анхныхаа 64 онд зохиосон. Тэгээд бодож чад 10 жилийн дараа 74 онд 2 дугаар симфони зохиосон. Симфони эхнийх нь бол яг ахуй амьдралаа дуусан бол хоёр дахь нь бол одоо бодлогоширсан, ухааруулсан. 3 дахьыгаа бол Болгарын нэртэй одоо Георги Димитриев зориулсан. 4-р симфони нь бол яг өөрийн төрөлх нутгийн тэр 2-р сэртэнгийн яргуу тийм ээ. Сэртэнгийн яргуу гэж хэсэг бол яг өөрөө ярьж исэн уулзж хаад яг нэг хураг шиг хариудаад гүйж явсан газар минь байгаамаа гэж. Тэнд бол ингээд сайхан намуухан байж байгаа л жигтэйхэн аадар бороо ороод тэнгэр нижигнэл тэгэл тайвшраад нэг гоё нар гарч байгаа тэр хөгжмийн хэлээр тэнд бол үнэхээр бас нэг гайхалтай сайхан дүрсэлсэн байдаг. 5-р симфони бол Германы Эрнст Тельман зориул зохиосон байдгийн. Тэр симфони гэдэг бол өөрөө Европоос гаралтай. Тодруулж хэлэх юм бол Австрийн нэр төгжмийн зохиолч Хайдны гаргаж ирсэн форм. Тэгэхээр энэ симфони бол өөрөө 4 ангитай байна. Яагаад ингэж симфони 4 ангитай байх ёстой? Тэгэхээр ерөөсөө симфони гэдэг бол дан хөгжмийн хамгийн том хэлбэрийн бүтээл. Дуулаачийн хамгийн том хэлбэрийн бүтээл дөөр гэдэг шүү дээ. Тэгэхээр симфони бол бусад хөгжмийн төрлүүдээс юугаараа онцлог байдаг вэ гэхээр тухайн хөгжмийн зохиолчийн сэтгэлгээ, тухайн хөгжмийн зохиолчийн одоо үзэл бодол, түүхийн том сэдв эсвэл тухайн нэг нийгмийнхаа хүний сэтгэл зүйн байдал ер нь бол симфоноор бол их одоо өргөн том хүрээг хамарсан ийм одоо драмыг гаргаж харуулах, хөгжмөөр тэр драмыг гаргаж харуулах ийм боломжтой төрөл бол симфони. Тэгэхээр ерөөсөө манай одоо мэрэгжлийн хөгжмийн урлагт бол гончиг сумлаа, мөрдөр, дамжин сүрэн гоогуурыг бол тулгын 3 чулуу гэж үздэг. Энэ тулгын 3 чулуу гэдэг юм маань одоо дөөр, балет, симфони гэсэн ийм 3 ийм мэрэгжлийн урлагийн том 3 төрлийг гуруула анхдагч нь. Монголын анхны дөөрийг одоо дамжин сүрэн гоо одоо учиртай 3 толгой гэж бичлээ. Анхны симфониг мөрд орж байгаа нэгдүгээр симфоноор манай их орон гэж бичлээ. Тийм анхны балет буюу түрүүн буяа шиг баг шигдэг ган уяг хөгжимжүүдийг бол гончиг сумлаагаа бичлээ. Тэгэхээр ер нь бол энэ том хэлбэрийг хамарсан нийгмийн болоод сэтгэлгээний талаас нь ингэж ярьдаг ийм том төрөл жанр бол ялцчгүй симфони мөн. Тийм учраас симфоник бол дуу шиг ингээ өдөр болгон бичээд байх, сүлжил дараалан бичээд байх бол боломжгүй. Энэ дээр бол олон талаас нь харсан, ажигласан, өөрийнхөө сэтгэлгээг харуулсан, нийгмийнхаа чиг хандлагыг харуулсан. Одоо жишээлбэл Шарав багшийн 2 дугаар симфони гэхэд л одоо Монголын нууц товчоо шүү дээ. Цаатлынх нь агуулган. Тэгэхээр Монголын эзэнт гүрний тэр түүхийг тэр симфоны хэлээр хэлэх гэдэг ч юм уу. Тэгвэл гончиг сумлаагийн симфони бол илүү тийм философик. Симфонидоо бол бас мөн ардын дуу хөгжмийг ашигладаг. Тэгээд дээрээс нь бол одоо тэр хөгжмийн зохиолчд бол мотив гэж жижиг ийм хөгжмийн утга санаагаа яаж цаашаагаа хөгжүүлж одоо драматург үүсгэж гаргах вэ гэдэг. Тэр мэрэгжлийн бүх юмны л одоо нарийн ажиллагаа байдаг учраас энэ симфониуд нь бол бас ингэж олон жилийн зайтай бичигдсэн. Гончиг сумлага өөрөө бас сургууль, багшийн сургууль байсан. Мал эмнэлгийн сургууль байсан, малын эмч байсан тийм ээ. Тэгээд хөгжмийн сургуульда ирээд хөгжимчин байсан. Тэгээд удирдаач, хөгжмийн зохиолчин мэрэгдэрсэн. Ингээд үтсэн хүн чинь сонссныхаа үснийхээ хэрэг ухаан санаад хэлж явдаг. Тийм болоор их тийм холж ухаантай тийм хүн байж дээ гэж. Он төгсөж ирэхэд одоо нэг Мондөг Арабичан гэж багш манд хийлийн шуулгыг байгууллаа. Тэгээд надад өгсөн л дээ. Тэр үед гончиг сумлаагийн адуучин тий романс 2 гарч ирж байгаа. За төгөлдөр хуурчин манай ардын жижигчин Солон багш байсан. Адуучнаар мөн ч их олон концертанд тэрийг тоглосон та. Тэр чинь яг л бас нөгөө төрөүний ярьдгаар энэ чинь яг нэг адуучин хүний л одоо юу дүрсэлж байгаа шүү дээ. Тэглээ тэрэн дээр яг л бас нөгөө тийм гоё хөөрхөн гоё аятай дундаа болгохтой нэг сайхан тийм
аялгуутай. Йоо жоохон. Тэгээ яг нэг ардын та тэр чинь яг л ардын нөгөө л аялгауг ингээд дунд нь оруулаад ингээд хийсэн. Их сайхан зохиол байдаг. Одоо сүүлийн үед харин нэг л жоохон тоглогдохгүй болчлоо. Ер нь бол Улсын архивт очиод үзэхэд Гончиг Сумлагийн үеийн зүгээр нэг тушаалын хүртэл их нь бол архивт байдгийг шүү дээ. Маш нямбай хүн байсан байгаа. Өөрөө тэр нь тамхи татдаг те. Их тамхи татдаг бараг төрөж ихэд дуусаа гэж дараагаас тийм ер нь тийм тамхиасаа гараад туж чихэр идэг болсон. Хөөхөн тийм болсон тийм. 1957-нд үнэн дуурай бичсэн. Бид бол Монголын дуур бол 34 оны дуулалт жүжигээс авахлаа 42-ын Смирнов дамжин сургууль хоёрын учиртай гурвыг манай яхахгүй манай дуурийн анхдагч. Энэ бол яг тухайн үеийн нийгмийн одоо үзэгчдэд зориулсан бадагчсан хэлбэртэй ард түмнийх ойрхон байсан. Тэгвэл Гончиг Сумлагийн үнэн дуур бол яг өрнөдийн одоо дуурийн хэлбэрлүүд айртай, монологтой яг тэр сонгодог элементүүд бол орж ирсэн. Энэгээр анхдагч гэж болж байдаг. Сонгодог гэдэг чинь сонгомж гэсэн үг шүү дээ. 400-500 жил болоход өнөө шинэ юм шиг Моцартын Рондо, Моцартын 40-р симфони бид өнөөдөр сонсч байна тий. Бетховны 9-р симфоник өнөөдөр гайхамшигаас сонсч байна. Ингэж олон зууныг даваад ирсэн сонгол бүтээлүүдтэй энэ зэрэгцүүл гаргаж ирсэн учраас энэгээр анхдагч гэж болж байдаг. Энэ зохиолууд нь өнөө хүртэл одоо биднээсийн дунд биднийг хүмүүжүүлээд бидний дараа үеийн үеийг одоо соён гэгэрүүлээд явж байна гэдэг чинь энэ зохиолууд ямар их удаан настай, ямар их ирээдүйд харж зохиосон тэр үед ямар мундаг одоо тэр мэдлэгийг олж авсан гэдэг нь одоо энэ дээр харагдж байгаа зөвхөн энэ дээр л харагдаж байна шүү дээ. Ардын жүжигчин товааны салон Гончиг Сумлаг маш олон одоо 24 төрөлүүдийг гэсэн бүгдийн тавсан. Анхны төвлөрөөр найрлал хөгжмийн концертын одоо Түнцгийн дорж хогмгөл одоо концерт хийж байгаа багш болгож тий. Одоо Синдоржийн инх тэргээ байж ингээд одоо Батэрд маань байж тийм ээ. Гончиг Сумлаг мөртөлүүд ингээд манай орчин цагийн хамгийн шилдэг хөгжимчд хөгжимднөл гэдэг чинь зохиолын шансааг л харуулдаг юм гэсэн үг шүү. Тоглоход сэтгэлгээ их шаарддаг юм болоо? Эсвэл бол тоглоочийн ур чадвар илүүтэй их шаарддаг юм болоо?
Юу гэж бодож? Аль-альны сайн. Тэр улаач болвол тэр зохиолыг ойлгож, тэр сэтгэлгээг нь гаргаж, тэгээ дээрээс нь мэдээж ур чадвар шаардлагаторно. Одоо жишээлбэл зүгээр төгөлдөр хуурч гэхэд ер нь төгөлдөр хуур дээр бол одоо тэрцэн гам тоглодог штэ. Тэгвэл одоо Монгол хөгжмөөр кварт болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр квартын гам тоглоно гэж тэгэж одоо бэлтгэдэггүй штэ. Тэгэхэд бол гар хорон тэр чинь бас асаагүй үед эвгүй байхгүй юу? Одоо дөрвцийн зайтайгаар шууд ингэж аккорд аваад тоглоно. Гэгчээтэйгээр бол тоглоход хүндрэлтэй зүйлүүд бол байгаа. Тэгэхдээ энэ бол Монгол хөгжмийн өөрийнх нь язгуур онцлог, сэтгэлгээнийх нь онцлог, хөг ихчлэгээнийх нь онцлог байхгүй юу? Тэгэхээр тэр хөгжим өөрөө тэн дээр гарна. Тэгэхээр одоо хөгжимчдөөс тэр сэтгэлгээг илэрхийлэхээс гадна ур чадвар шаардсан бүтээлүүд л гэсэн үг. Дуулахад ч тэр ур чадвар шаардна. Хөгжим тоглоход ч ур чадвар шаардна. Гэхдээ тийм шаардсан хүмүүсээс хөгжимтгэж ур чадвараас ухаан хэрэгтэй. Ухаанаар дуулдаг, ухаанаар хөгжимддэг гэж ярьдаг. Тэгэхээр тэр хүн бүтээлээ ойлгож тэрийг зүгээр нэг сайхан өнгө гаргаад тоглох биш. Тэрийг хүнд хөргөж тэр утга агуулгыг илэрхийлэх тийм сэтгэл ухаан байх хэрэгтэй. Дуулаач ч гэсэн тийм ээ. Хичнээн сайхан хоолойтой байгаа зүгээр нот дуулаад байвал утгагүй. Тийм учраас дуу ухаанаар дуулдаг юм аа манай алдартнууд ярьдаг да. Энэ гончгсондагын одоо нэрэмж дуралдааныг одоо манай урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын консерватори, хөгжмийн зохиолчдын холбоо тэр бүгдээрээ нийлэл ер нь хийдэг л дээ. Энэ уралдаан маань голцоо одоо том хөгжимчтэй те одоо насан туршсан том хөгжимчдэнд ордог. Яг бол тэр зохиолууд нь тийм том хүнд зохиолууд ордог учраас тэгээд энэ маань 5 дахь жилээ 5 дахь удаага саяхан зохиогдсон. Өнгөрсөн 11 сард боллоо тийм ээ. 11 сард болсон. Тэгээд бол одоо цаашдаа энэ уралдаан ч гэсэн үнэхээр ингээд харахад бол гончгсондогоо нэрмжлэл уралдаанд ямар зохиолууд орж байгаа. Үнэхээр тэр хүнээс гарч болох ямар чадал тэнхээ, ямар авиас байна те, ямар юу вэ? Энийг бүгдийг харуулж чаддаг учраас энэ уралдаан маань бас их өндөр зэрэглэлийн уралдаан болж байгаа. Ер нь бол те явандаа энэ нэгэн том олон улсын хэмжээний их том уралдаан болно л гэж би бодож байгаа те. 24 перлэтээр бид соёлын хөтөлбөр бас өндөрлөд юм уу гэж бодож байгаа юм. Үзэгчд бол магадгүй ямар зүйлийг бодоод, ямар зүйлийг сэтгэлдээ төсөөлөөд энэ одоо хөгжмийн сайхан бүтээлийг сонсвол илүү их зүйлийг ойлгож авах юм болоо. Ер нь прелюди гэж хөгжмийн төрөл бий. Их хвчлэн одоо Бах гэж одоо Германы сууд хөгжмийн зохиолч прелюди фуга гэж 24 байгаад байдаг нь ямар учиртай юм бэ гэхээр 24 их шиг байгаад байгаа юм. Төгөлдөр хуурын цагаан 7 даруулга, 5 хар даруулга гэдэг хамгийн энгийнээр үзэгчдэд тайлбарлал 12 болчихгоо. 12 мажор, 12 минор байна л гэсэн үг. Тэгэхээр энэ 24 дэвсгэр хөвд бичнэ гэдэг бол сэтгэлгээний хувьд тэр бүх дэвсгэр хөвдөр хөгжимчд тоглож сурах. Тэгэхээр энэ прелюди гэдэг бол Шопенд бол 24 прелюди байдаг бас тийм ээ. Гэхдээ энэ прелюди фуга гэдэг. Фуга бол яг өөрийн ийм чанд бичлэгийн арга барилтаа л да. Фугаг бол заавал ингэж бичнэ гэсэн. Прелюди гэдэг бол уг санаа нь бол чөлөөт форм бичигддэг. Тийм ээ. Тийм хөгжим учраас илүү одоо гончгсомлууга илүү тийм өөрийн бодол санаа илүү тэрийг илүү чөлөөтэй гаргах энэ нөхцөл боломж нь бол илүү прелюди дээр илүү таарч байгаа байхгүй юу. Тэгээд 24 дэвсгэр хөвгт 24 прелюди гэдэг бол 24 санаа байгаа л гэсэн үг. Тэгээд одоо прелюди нэг онцлог бол одоо бичлэгийн фактур нь бол нэг прелюди бол нэг хэв бичлэгийн манераараа бичигдээд дуусдаг. Тэн дээр бол нэг л одоо том санааг л одоо илэрхийлж гаргаж байгаа юм. Хэв маяг бичлэгийн маяг хувьд тийм бүтээл давмгаалдаг л да. Тэгэхээр ер нь аливаа уран бүтээл гэдэг хүнд ямар ч зүйлийг тийм ээ ямар нэгэн зүйлийг шууд тулгаж хүргдэггүй. Тэр хүн өөрөө яаж хүлээж авах вэ гэдэг тэр сайхан эрх чөлөөг нь олгодог ороо сайхан юм да тийм ээ. Ингээ сайхан хөгжим сонсоод энэ хинтийн өндөр яг хинтийг төрсөж ингэж бодохгүй энэ ямар сайхан хөгжим бэ гэж хүн бодоход чинь тэр чинь тэр хүний таашаал байхгүй тийм учраас тулгаж ус болохгүй. За бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Бид нэвтрүүлгийн нэрт хөгжмийн зохиолч Гончиг Сумлагийн 1978-79 онд зохиогдсон. За төгөлдөр хуурц зориулан бүтээгдсэн 24 прелюдигийн хэсгээс хүргэж байна. Ингээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.